Харин төлгөө үзэгчтэй өнөөдөр бям гараг. Өнөөдөр хэдийгээр амралтын өдөр боловч төрийн ордон болон Улаанбаатар хотын томоохон зочдлууд ихэнх хөл хөдөлгөөнтэй байлаа. Гэхэд болон за учир нь өнөөдрөөс эхлээд ирэх 7 хоногийн даваа гарагийг хүртэлх өдрүүдэд бол Улаанбаатар хотод арч усан орны хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар хурал эхэлж байгаа юм аа. Тэгэхээр сайд нарын 7 дугаар их хурлыг өгтөж бол хэд хэдэн томоохон форум хилэлцүүлгүүд өнөөдрөөс эхэлж өрнөж байгаа юм. Тэгэхээр энэ хилэлцүүлгийн өмнөх бол өнөөдөр үлдэхэд 9 цагт төрийн ордонд бол чуулга уулзалтын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаан болсон байгаа. За энэхүү хуралдааны нээлт дээр бол Монголын талаас хуралдааныг удирдсан амарч агаал гишүүн бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол улс арч усан орны хамтын нийгэмлэгийг удирдах тэр үед дэлхийн нийтэд олон улсын тавцанд ямар чухал үйл явдлууд өрнөв, ямар нөхцөл байдалд ер нь Монгол улс энэ томоохон хамтын нийгэмлэгийг удирдваа гэдгийг бол товч дүгнэн хэлсэн байгаа. Тэрээр хэлэхдээ бол хамгийн түрүүнд Хойд Африкийн Мали улсын жишээг дүгнсэн. За хэдийгээр Мали улс бол арч усан орнуудын хамтын нийгэмлэгийг бол нэгэн цагт даргалж явсан. За арч усан орн гэдэг энэ тодорхойлолтод багтан ороод байсан боловч энэ Мали улсад бол тогтворгүй байдал үүссэн цэргийн хүчин бол эрх баригчдыг бол эрх баригчдын хяналтанд байсан зарим газар нутгийг эзэлж авснаар Францын цэргийн хүч хүртэл тус улсад нэвтэрсэн гэдгийг дурдсан байгаа. Мөн Азийн Мянмар улс байна. Энэ улс бол олон жилийн турш цэргийн дэглэмийн хяналтанд удирдлагад байсан бол харин зарчсан сөрөг хүчин өнгөрсөн оны 4-р сард яг энэ үед болсон парламентын сонгуульд ялт байгуулсан гэдгийг хэлсэн. Мөн Умард Солонгос, Бүгд найрамд гарсан Солонгос ард улсын хийсэн хэд хэдэн мэдүүлгүүдээс үүдээд боллоо. Солонгосын хойгт сүүлийн сар гаруй хугацаанд бол нөхцөл байдал ихэнх хурцтаад байгаа гэдгийг бол манай үзэгчид мөн сайн мэдж байгаа. За төгсгөлд нь мөн Арабын хувьсгалыг дурдсан байгаа. За яалтчгүй Арабын маш олон оронд бол сүүлийн 2 жилийн турш бол Арабын хувьсгал өрнөсөн. За одоо ч Арабын хэд хэдэн оронд Египт, Тунис гэх мэт хэд хэдэн оронд бол тогтворгүй байдал үргэлжилсээр, эмх самраагүй байдал үргэлжилсээр байгаа гэдгийг ч мөн хэлсэн юм аа. Монгол улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг болон дэлхийн чанартай тулгымдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэр дундаа ардчлалыг эхжүүлэх, хүний эрх хэрэгчлийг хангах чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармаа хичээж ирлээ. Энэ бодлогын хүрээнд игнэнд 150 гаруй орчим орныг нэгтгэсэн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх эрхэм үүргийг 2011 оны 7 дугаар сард Литв улсаас хүлээж авсан. Энэхүү нэр хүндтэй хөдөлгөөнийг тэргүүлж улмаар ардчлалын замаар замнасан туршлага сургамжаасаа бусад улс орнтой хуваалцах хэмжээнд хүрч чадсан нь Монгол түмний маань чин хүсэл эрмэлзэл хичээл зүтгэл төдийгүй та бүхний тусламж дэмжлэгийн үр дүн болохыг онцлон тэмдэглэе. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах энэ хэмжээнд хүрэх Монголын зам бас дардан байгаагүй. За ерөнхий сайд Алтан хуяг үг хэлсний дараа бол арчсан орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Мария Лайснер үг хэлсэн байгаа. Тэгэхээр өнгөрч байгаа энэ 2 жилийн хугацаанд бол Монгол улсын энэхүү арчсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаанд бол бүтцийн шинжилэлтийн хэд хэдэн томоохон ажлуудыг эхлүүлсэн байна. За манай улсаас өмнө нь арчсан орнуудын хамтын нийгэмлэгийг бол Литв улс даргалж байсан. За энэ үед эхлүүлсэн шинжилэлтүүдийг бол эрчимтэй үргэлжлүүлсэн. Мөн удирдах зөвлөлийг цоо шинээр байгуулсан, гүйцэтгэх хорог цоо шинээр байгуулсан. Мөн энэ арчсан орнуудын хамтын нийгэмлэгийг бүтэц зохион байгуулалтын илүү институцийн шинжтэй болохын тулд ерөнхий нарийн бичгийн даргыг бол байнга ажиллахаар томилон ажиллуулсан байгаа. Иймд арчсан орнуудын хамтын нийгэмлэгийн хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаараа бол Мария Лайснер тохон томилогдож ажилласан. Ингээд ерөнхий сайд Алтан хуягийн дараа за энэ дээр Мария Лайснераар чинь арчсан орнуудын хамтын нийгэмлэг гэдэг энэ байгууллага нь ямар онцлогтой байгууллага юм, энэ байгууллагыг хамгийн анх ямар хүмүүс яагаад байгуулах болсон, ер нь арчлал гэдэг чинь ямар үн цэнтэй зүйл юм бэ, Азад одоо арчлал ямар төвшөнд хөгжөөд байгаа вэ гэдэг асуултуудад хариулсан сонирхолтой яриаг хийсэн байгаа. Ингээд түүний яриаг та бүхэнд хүргэе. Түрүү хангалттай авах хэрэгтэй юм блэ? Та чи юу вэ? Гадуур хүчтэй үлдэхгүйсэн. Гэг бол маш өвөрмөц сүлжээ гэж нэрлсэн байгаа. Тэгэхээр түүний нэрлэж байгаагаар энэ өвөрмөц сүлжээг бол Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мадлен Олбрайт болон Польшийн гадаад хэргийн сайд нар бол Варшавт болсон гадаад хэргийн сайд нарын баг хурлаар бол үүсгэн байгуулах санаачлагыг
гаргаснаар за 2000 онд энэ байгууллага бий болсон гэдэг түүхийгч мөн эргэн сануулсан. Харин энэ Мария Мадлен Олбрайт болон за Польшийн гадаад хэргийн тухайн үед Польшийн гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүс нь бол аль аль нь дэлхийн 2 дугаар дайныг одоо өөрсдийн биеэр туулж үтсэн. Үүний дараа бол олон жилийн турш үргэлжилсэн хүйтэн дайныг ч гэсэн өөрсдийн биеэр туулж өнгөрүүлсэн хүмүүс байсан гэдгийг бас эргэн сануулсан байгаа. Тэгээ ийм учраас энэхүү хүнд хэцүү олон улсын хамтын нийгэмлэгийн томоохон зөрчил мөргөлдөөнтэй байх нь улс орнуудын одоо цаашаа урагшилж хөгжихэд ямар их чөдөр тушаа болдог вэ гэдгийг харсан энэ хүмүүс бол маш алсын хараатай бодлого баримтласны үндсэн дээр өнөөдөр энэ ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг гэдэг энэ том байгуулагдаад дэлхийн 150 гаруй орныг игнэндээ нэгдүүлсний сацуу ингээд өнөөдөр бид өөдөөдөөсөө хар зугаад Улаанбаатарт инхүү чулга уулзалтаа хийж байна гэдгийг ч мөн хэлж байгаа. Тэгэхээр энэхүү ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг анхлан үүсгэн байгуулсан энэ томоохон дипломатчид болоо ерөөсөө хойч үеэ тэг түүхэнд одоо өмнө нь гарч байсан томоохон гашуун дурсамж үлдээсэн тэр зөрчил мөргөлдөөнийг ахин хойч үедээ үзүүлэхгүй юмсан гэдэг зорилгоор энэ нийгэмлэгийг байгуулсан юм шүү гэдгийг ч мөн онцлон тэмдэглэж байсан. Мөн ардчил гэдэг бол зөвхөн хитэн байгуулгын асуудал биш, энэ ардчлалыг хөгжүүлэн одоо цогцлоож төлөвшүүлэх төгөлдржүүлэх нь бол хувь хүн бүрийн бас идэх оролцлого санаачлага дээр тулгуурладаг юм шүү гэдгийг ч бас анхааруулж байлаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд Төрийн ордон болон Улаанбаатарын хотын томоохон зочид буудлуудад бол энэ ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар баг хурлыг угтаж бол 5 том салбар хуралдаануудыг хэлсэн байгаа. За эдгээр нь бол залуучууд, эмэгтэйчүүд, парламент, за бизнес болон иргэний нийгэм гэсэн ийм 5 томоохон салбар хуралдаан байгаа. Тэгэхээр эдгээр салбар хуралдаанууд бол яалтчгүй ардчлалын салаа мөчр юм аа гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт хэлсэн улс орн болгон бол хүн бүрт ардчил гэж юу байдаг юм бэ гэдэг энэ асуултад маш энгийн бөгөөд ойлгомжтой хариулт өгөх тийм чадвартай байх ёстой гэдгийг ч онцлон хэлж байлаа. Мөн хүний эрхийг хязгаарлан гэдэг бол ардчлалын эсрэг хамгийн том гэмт хэрэг гэдгийг ч онцолж байсан. За Азийн орнуудад бол ардчлалаа сүүлийн үед маш урамтай, идэвхтэйгээр сэргэж хөгжиж байгаа гэдгийг бол одоо бахархалтайгаар жишээ татаж хийж байсан. Яагаад Азийн орнууд гэж онцолж